Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд нээлттэй хийсэн аимшиг трейлер төрлийн Never Let Go киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. За өнөөдөр яах юм үзье. KFC үзэх вэ? Тэгээл дээ. Шарсан KFC дахиагаа www.kfcmongolia.com-оор онлайнаар захиалаарай. kfcmongolia.com. Нэг хүүхэд эхлээд энэ зүйл ээж дээр маань могоон дүрээр ирсэн ч дараа нь түүнийг дарчлаан зоохын тулд өөр хэлбэрт орсон. Харин ээж маань дуулууртай сайн охин байсан болохоор тэрээр эцэг эхийнхээ үгэнд орж дандаа олстой байдаг болсон. Тэгвэл байшин дотор жөтгөр түүнд хүрч чадахгүй. Учир нь хэрвээ жөтгөр хүрхэл юм бол муу зүйл болох болно гэж хэлснээр кино эхэлдэг. Гэнэт эмэгтэй хар дарсан зүуднээсээ сэрлээ. Тэр дэнлүү барин хаалган дээр очиж залбирал уншина. Түүнийг гадагшаа гарахад мэлхийний ваагалханаа сонсогдож эмэгтэй болгоомжтой суугаад мэлхийг барихыг оролдсон ч юу ч байсангүй. Хачин дуу хоолой ард нь сонсогдож эргэж харвал аимшигтай эрэхтэй зогсож байхын дээр. Эмэгтэй буцаад шатаараа өгсөж хоёр хүүхэд нь болох Сэм Нолан нарыг сэрээлээ. Хүүхэд үргэлжлүүлэн ярина. Ээж бидний дотор зөвхөн хайр байдаг. Тиймээс л жөтгөрөөд биднийг маш ихээр хүсдэг юм. Жөтгөр биднийг нэг нэгнийх нь эсрэг болгож нэг нэгийг нь нөгөөгөр нь хөнөөлгөн энэ хайрыг үгүй хийхийг хүсдэг. Энэ дэлхийн хүмүүсийг тийм болгосон шигэ. Олсгүй байхад нэг л удаа хүрэх юм бол байшин ч чамайг аварч чадахгүй гэж ярина. Маргааш өглөө нээж хоёр хүүтэйгээ байшингаасаа явах гэж байгаа нь харагдана. Тэд гараа олсоор ороогоод залбирч дараа нь тэд ойроо хоол хүнс олохоор тарж явлаа. Ингээд нэгдүгээр бүлэг буюу олс бол чиний эцсийн найдвар нэртэй бүлэг эхлэнэ. Хоол хайж байхдаа ээж нь эрэгтэй хүн алхаж өөрлөө нь ширтэж байгааг мэдэрдэг. Гэсэн ч ээж нь тоолгүйгээр үргэлжлүүлэн цаашаа явлаа. Энэ үед хүүхэд ээж бидэнд жөтгөр хүн бүрийг эзэмшихээс өмнө дэлхий хэдийнэ муу муухай болчихсон байсан гэж хэлсэн. Өвөө энэ газрыг эмээд зориулан бий болгосон ба энэ нь дэлхийн харанхуугаас алс хол чөтгөр орж чадхааргүй адислагдсан байшин юм. Гэвч хэсэг хугацааны дараа эмээ ой дунд ямар нэгэн зүйл байгааг мэдэрч байшингаасаа холдохоос татгалздаг болсон. Тиймээс өвөө олсыг байшингийн суурнаас нь уях ёстойгоо олж мэдснээр эцэст нь эмээ гадагшаа гарч чадсан гэж өгүүлнэ. Ноолон мод руу авирч өндөг авах гэсэн боловч харамсалтай нь өндөгнүүд нь хагарсан байлаа. Тэрээр модноос зайтай нэг бүтэн өндөг байгааг анзаарч авах гэсэн ч олсны хэмжээ нь эцэстээ тулчдаг. Ноолон шуудхан л олсоо тайлж эхэлтэл Сэм хурж ирээд түүнийг болиулна. Тэд тэндээс холдох үед Ноолон Сэмийн олсон дээр гიშгснээр Сэм унаж олсон тайлагдан хөлөө гэмтээлээ. Сандарсан Ноолон шүглээ хүлээж ээжигээ дуудснаар ээж нь тэдэн дээр очихоор ярангүйх үед Сэмд эргэн тойрных нь ойгоос аимшигтай чимээ сонсогдож эхлэх нь тэр. Улмар Ноолон өөрийнхөө олсыг тайлж Сэмд тусалдаг. Удалгүй ээж нь ирдэгч олс нь тэдэн дээр очиход хүрэхгүй байлаа. Гэнэт жөтгөр гарч ирэн хөвгүүдийн зүг хөдлөнө. Ээж олсоо дасалж хүүхдүүд рүүгээ төрүүлж очиод өөрсдийгөө олсоор ороосноор түүнээс өөрсдийгөө хамгаалж чаддаг. Ээж л зөвхөн жөтгөрийг олж харлаа. Дараа нь тэд байшиндаа ирээд чөтгөр өөрсдөд нь хүрээгүй байгаасай өөрсдийг нь битгий эзэмшээсэ хэмээн яаралтай залбирахыг хөвгүүддээ зааварчлана. Хөвгүүд ээжийнхээ үгэнд орж чангаар залбирах ба ээж нь Сэмийн хөлийг үзээд хүнд гэмтсэн байгааг олж мэддэг. Орой хоол идэх цаг болж ээж нь хөвгүүддээ нэгэн түүхийг ярьж өгөв. Нэг удаа жөтгөр над дээр бяцхан охины дүрээр ирээд тусламж гуйн уйлсан. Миний олс хязгаартаа тулсан байсан ба тэр охины хөл зурмны нүхэнд тэглсэн байлаа. Тэр маш ихээр өвдөж хашгирсаар. Энэ үед би өөртөө энэ бол бодит биш гэж хэлсээр байсан юм. Гэсэн ч энэ хашгираан олон хоног үргэлжилсэн. Гээд ээж нь үргэлжлүүлэн өглөө бүр би жөтгөр одоо бууж өгч шантарсан болов уу гэж шалгадагч тэр охин тэндээ байсаар л байсан. Тэр намайг олсоо тайлаад түүн рүү ойртохыг хүсэж байгааг би ойлгосон юм. Тэр намайг өөртөө эргэлзэхийг минь хүссэн. Тиймээс жөтгөр бол ухаантай бас төвчээртэй. Тэр энгийн нэг могоноос эхлээд олон төрлийн дүр төрхтэй.
Олсгүй байхад чинь нэг л удаа хүрэх төдийд тэр бидний нэгийг эзэмшиж байшинд маань орж ирэх болно гэд ээж нь олсоо хизээч битгий тайл гэж хэлэхэд хөвгүүд ч бас олсоо хизээч битгий тайл гэж давтан хэлнэ. Дараа нь ноолоныг зойронд хийсэн байх ба ээж нь зойрны хаалгыг нэг цагийн дараа нээж тэр ноолоноос чи төсөөлсөн үү гэж асуухад ноолон тийм ээ гэж хариулдаг. Ээж нь бидэнд төсөөллөө хэлээч гэхэд ноолон би таныг Сэмийг Кода нохоогоо байшинг бүгдийг нь алга болсон гэж төсөөлсөн гэлээ. Надад үлдсэн бүх зүйл харанхуй байсан. Би энэ байшинд төрсөн тухайга энэ байшин биднийг хэрхэн өдөр бүр аюулгүй байлгадаг талаар бодсны дараа харанхуй алга болохыг мэдэрсэн гэж хариулдаг. Ээж нь инээмсэглэн эргэн тойрноо өөрийгөө ямар азтай гэдгээ хар. Энд жөтгөр чамд хүрч чадахгүй гэлээ. Тэгэд ээж Сэм рүү хандан одоо чиний оюун санаагаа цэвэрлэхээ хэлж гэж хэлв. Сэм зойронд ороход ээж нь түүнд биднийг бүр мөсөн алдаж дараа нь дахин олоорой гэж сануулад хаалгыг нь хаалаа. Шөнө нь ноолон Сэмээс таны олс тайлагдсны дараа ямар нэгэн хачирхалтай зүйл анзаарсан уу? Би даах удаа олсоос мултарсан ч юу ч өөрчлөгдөөгүй гэхэд Сэм учир нь жөтгөр биднийг аваагүй болохоор л тэр гэж хариулна. Үргэлжлүүлээд ноолон ээж аавыг өвөөг эмээг алсан шиг биднийг ч бас ална гэж бодож байна уу гэж асуулаа. Хариуд нь Сэм жөтгөр тэдэнд хүрсэн болохоор л ээж биднийг хамгаалсан гэв. Цаг хугацаа өнгөрч тэдний нөөцлсөн хоол хүнс дуусах төгснөөр 2 дугаар буюу бие хүүхдүүдэд хэрхэн тэжээх вэ гэсэн бүлгээр үйл явдал үргэлжлэнэ. Ээж ой модонд агнах амтан хайж байхдаа гэнэт ойролцоо хэрэг дуурахыг сонсдог. Тэрээр хэрэг агнахаар ойртох үед хэрэг ноолооны нүрийг нь идэж байх нь тэр. Ноолон толгоогоо эргүүлэн ээж рүүгээ харахад айж сандарсан ээж дахин харвал зөвхөн хэрээл байлаа. Ээж хэрэг рүү харвахад ноолооны төсөөлөл түүнийг зовоосоор. Улмаар тэр модны холтцыг авч гэртээ хүүхдүүдтэй хоол хийж өгөн үүнийг идэх гэж ихэд зүдрэнэ. Маргааш нь тэд модны холтоос хусч байтал гэнэт ноолоонд ойрхон ямар нэгэн зүйл хөдлөх нь мэдрэгддэг. Тэр юу болохыг сонирхож явах ба түүний олсыг худаг руу татаж ноолооныг чирэх нь тэр. Гэнэт шөнө болж тэрээр байшингийнхаа гадаа олсгүй зогсож байлаа. Түүнд мэлхий увааглах, навчис шаржигнах сонсогдоход азар Кода нохооны ирж санаа нь амарна. Энэ үед ээж нь түүнийг барьж аваад түүнд жөтгөр хүрээгүй гэдгийг шалгаж залбирлыг дахин уншихыг шаарддаг. Шөнө нь ноолон Сэмд өөрсдийгөө байшингаасаа явах хэрэгтэй гэдгийг хэллээ. Хариуд нь Сэм олсоо тайлмагц жөтгөр биднийг барих болно гэв. Ноолон түүнийг тайвшруулж би түүнийг хийж чадна гэж ятгадаг. Гэтэл Сэм ээж яах юм гэж асуухад ноолон бид идэхэм олсныхоо дараа буцаад хүрээд ирнэ гэж хариуллаа. Сэм ээж бидэнд хамгийн зөв зүйл юу болохыг мэддэг. Гэхэд ноолон чимээгүйхэн би түүнийг цаашид тийм байна гэж бодохгүй байна гэж хариулна. Энэ хооронд тэдэнд мэдэгдэлгүйгээр ээж нь өрөөний гаднаас яриаг нь бүгдийг нь сонсож байлаа. Маргааш өглөө нь ээж нь тэдэнд хуучин зургийн аппарат харуулж дэлхий мөхөхөөс өмнөх үеийн гэрэл зургуудыг үзүүлв. Тэрээр зургийн аппаратанд одоо ганцхан л удаа зураг дарах боломж үлдсэн гээд үүнийг тохиромжтой үед ашиглахаар хадгалж байгаагаа тайлбарлана. Дараа нь ээж өөрсдийнх нь хоол хүнс дуусч байгааг дурдаад хэрвээ нохооныхоо амийг тасалвал 1 сарын хүнс болно гэдгийг хэллээ. Үүнийг сонсон ноолон эсрэг үцэж өчигдөр шөнө надад юу ч тохиолдоогүй. Тэгэхээр олсгүй байсан ч аюулгүй байх гэв. Гэтэл ээж нь жөтгөр чамайг надад эргэлзүүлэхийг хүсэж байгаа. Гэхэд ноолон таны буруу бол яах юм? Дэлхий хэвийн байвал яах юм гэж чанга хашгирч асуув. Ээж нь ч бас чанга дуугаар тэнд ямар ч дэлхийн ертөнц гэж байхгүй. Энэ байшин эсвэл чөтгөрл гэж байгаа гэлээ. Ноолон нохоогоо авчаа гадагшаа гараад түүнийг чанга гихч нь тэрвэрчсэн. Энэ үед ээж нь гарч ирээд юу ч хэллгүйгээр нохоогоо ноолоноос булан авч хүлэмж рүүгээ авч явдаг. Ноолон зөхрөнгөө баран уйлж хашгирсаар үлдэхэд ээж нь Кодаг хүлэмжинд оруулж ирэн түүнийг чангаар тэрвэрч уйллаа. Ээж нохоогоо өөрсдөд нь сайн анхаарал тавьсанд талархлаа илэрхийлээд гар нь жижигнэн зэвсгээ түн рүү чиглүүлв. Энэ үед ноолон хурч ирээд энэ бол бодит биш. Та айх зүйл байхгүй гэдгийг харах хэрэгтэй гэж хэлээд олсыг нь даслан ээжигээ хүлэмжинд төвчдөг. Айж сандарсан ээж нь хаалгаа нэ хэмээн хашгирч чөтгөр бол бодит зүйл. Би түүнийг энд авчирсан. Хэрвээ тэр надад хүрэх юм бол та хоёрыг алах болно гэж тайлбарлалаа. Арга барсан тэрээр хаалганы шилийг хаглана. Яг энэ үед жөтгөр гарч ирэн би чамд хэлсэн
Би чамаар хүүхдүүдийг чинь идүүлэх болно гэлээ. Ингээд чөтгөр түүнд хүрэхээс өмнө ээж өөрийнхөө хоолойг шилээр хэрчиж амьсгал хураадаг. Сэм хаалгыг нээж ээж дээрээ очиход тэрээр хэдийнэ амьсгал хураасан байлаа. Шоконд орсон Нолан ээжийнхээ амьгуу зогцсыг хараад чөтгөр бол бодит ээжийн хэлсэн бүхэн үнэн амьд үлдэхийн тулд бид олстой байх ёстой гэдгийг ухаарна. Нолан үнийг ухаарснаар 3 буюу бид юу болох вэ? Нэртэй бүлэг эхэлдэг. Одноос Нолан Сэм хоёр ээжгүүгээр амьд үлдэхийн төлөө тэмцэж эхэлжээ. Хоол үлдээгүй болохоор Нолан нарсны мөчөртэй цай чанаж хонхолдсон хотоодтой Сэмд өглөө. Яг тэр үед Нолан Сэмийн биеийн байдал нь муудаж байгааг анзаарч маргааш нь хоол олохоор шийдэн Нолан бүх олсыг холбож урт болгоод ойн гүн рүү гардаг. Эцэст нь тэр нэг зам дээр ирэхэд олсны хэмжээ дуусч цааш явхад саад болно. Арга барсан тэрээр тусламжгүй хашгирах боловч нам гүм ноёлсоор. Гутарсан тэрээр гэртээ буцаж ирэхэд араас нь нэг залуу гарч ирдэг. Эрэхтээ явган аялал хийж байхдаа хэн нэгний тусламжгүй хашгирахыг нь сонссон. Чи байсан уу гэж асуухад Нолан ах нь өвчтөй байгаа, хоол хэрэгтэй байна гэж тайлбарлана. Залуу зүнхэнд нь хоол хүнс байгаа гэж хэлэхэд гэнэт Сэм ээжийнхээ зэвсгийг аваад гарч ирдэг. Улмаар залуу гараа өргөж түүнийг тайвшруулахыг хичээсэн ч Сэм чи ээжийг минь алсан хэмээн буруутгана. Гайхсан залуу буруу ойлголттой болоод байна. Би яг одоо явлаа гэв. Сэм түүнийг битгий хөдөл гэж тушаахад Нолан энэ жинхэнэ хүн байвал яах юм бэ гэж асуудаг. Улмаар эрэхтэйг буцаж явах гэхэд Сэм түүн рүү харвлаа. Шархатсан эрэхтэй өвдөлтөндөө ойрлон ой мод руу зүтгэсээр. Нолан эрэхтэн араас явж түүнийг газар хэвтэж байхыг олно. Эрэхтэй хэдийнэ 911 рүү тусламжгүй залгажээ. Аргаа барсан Нолан эрэхтэн цүнхийг аваад байшин руугаа буцдаг. Маш ихээр өлсөн Нолан эрэхтэн цүнхэндх хоол хүнснээс амаа олохгүй идлээ. Тэгэд тэрээр Сэмийг ид гэхэд тэрээр татгалзана. Нолан ээж бидэнд жөтгөрийн тухай худлаа хэлсэн. Дэлхий дээр үлдсэн хүмүүс зөвхөн бид хоёр биш гэж хэллээ. Гэтэл Сэм тэр биднийг хамгаалахын тулд өөрийнхөө амийг хүртэл ээгүтгсэн. Чи одоо ч итгэхгүй байна уу хэмээн чанга дуугаар асуудаг. Шөнө нь маш ихээр өлсөн Сэм эрэхтэн цүнхний хоолноос нь идэж өөл дарна. Тэрээр эрэхтэн цүнхийг нь ухаж түүний хэтвчийг нь оллоо. Хэтвчэнд эрэхтэн охинтойгоо ахуулсан гэрэл зураг байхаас гадна гар чийдэн байв. Сэм гадаа гар чийдэнг барин сууж байхдаа хүлэмжээс хачирхалтай чимээ гарахыг сонсдог. Гайхсан тэрээр хүлэмж рүүгээ очиход цочирд морно ээж нь дотор нь байх ба дотогшоо ороход эвгүй үнэрнээс өөр юу ч угтаж авсангүй. Энэ үед нэг охин хурч ирээд би аавыгаа хайж байна. Тэр намайг машиндаа хүлээж бай гэсэн чи эргэж ирээгүй. Чи түүнийг харсан уу гэлээ. Сэм толгоогоос ихсрэн үгүй гэж хариулв. Охин түүний гарт байгаа гар чийдэнг хараад наад гар чийдэн чинь аавынх байна гэх нь тэр. Охин хүлэмжийн доторхыг хараад маш ихээр айж чи түүнийг яачихсан юм бэ гэд уйлан тэндээс айсандаа зогтааснаар Сэм ч бас юу ч бодлоггүй түүний араас гүйдэг. Охин ойн гүн рүү орсныхоо дараа Сэмийн олсны хэмжээ хязгаартаа хүрлээ. Цөхрөнгөө барсан Сэм олсоо тайлж би түүнийг бодит гэдгийг нь мэдж байна гэж хэлв. Сэм олсоо хаяад охиныг ойн гүн рүү гүйн орохыг харж түүний араас нь гүйсээр. Тэгээд тэрээр зогсоод эргэн тойрноо хартал маш олон гарнууд мод руу авирч түүний нуруугаар нь хүйтдаа. Айсан тэрээр моддоос цураатах аимшигтай байгалийн биш гэмээр дуу чимээг сонслоо. Сэм айж дээшээ харахад цаана нь охин модны уруу доошилж байгаа нь харагдана. Гэнэт охин гарч ирээд хилээ Сэмийн гарт хүргээд тастаад орхичихон тэр. Хил гараар нь дамжин дээшилсээр Сэмийн ам руу норж түүний нүд битүү цагаан болж чөтгөртө эзэмдүүлдэг. Энэ хооронд Нолан сэрээд Сэмийг байхгүйг олж мэднэ. Тэрээр олсоор бие ороож гарчитан газар хэвтэж байгааг анзаарав. Нолан гарчитанг авч Сэм өөрийг нь дуудаж байгааг сонслоо. Улмаар Нолан түүнийг шалгахаар явхдаа Сэм өөрийнх нь олсыг дасгалахыг хардаг. Үүнтэй зэрэгцэн Нолан эргэж хараад Сэмийг зогсож байгааг анзаарна. Айсан Нолан байшин руугаа буцаж ороход удалгүй дээр хөлийн чимээ гарахыг сонсдог. Тэрээр шалгахаар дээшээ гараад Сэмийг орон дээрээ сууж байхыг олж харлаа. Нолан өрөөрөө орж түүнээс чи яагаад миний олсыг дасалсан юм бэ гэж асуугаад Сэмийн гараас нь атгаж залбирал уншиж эхлэв. Залбирлаа уншиж дуусаагүй байтал Сэм хутга барин Нолан руу дайрдаг. Нолан зүгтааж хаалгаа хаан түүнийг гаднаас нь төгжлээ. Гэтэл Сэм хаалгыг ороороо дараад чанга дуу тавьж
гал тавьдаг. Байшин нь шатаж байгааг мэдсэн ноолан шуутхан л цонхоо нээлээ. Аимшигтай нь Сэм тайван байдалтай гадаа хүлээж суув. Ноолан цонхороо гадагшаа гарч дээвэрлүүгээ мацхад Сэм түүнд байшин одоо чамайг хамгаалахгүй гэж даапалдаг. Арга барсан ноолан цонхоор өөр өөрөнд ороход гинэд түүнийг ээж нь нэрээр нь дуудахыг сонслоо. Энэ хооронд Сэм шатаж буй байшингийн өмнө селфи хийн. Дотор ноолан ээжигээ олж харах ба ээж нь түүнд чи бүхэл бүтэн гэр бүлийг үгүй хийлээ. Би чамд гар хүрэх шаардлагагүй гэв. Ноолан чи миний ээж биш гэхэд тэрээр би бол ээж чинь дотор байсан харанхуй гэж хариулдаг. Одоо чиний хийх зүйл бол өөрийгөө өгөх гэхэд ноолан чадахгүй гэж хэлээд доод давхарлаа бууж зойрны хаалгаа нээн. Чөтгөрөө зойрлоо ойртоход ноолон түүнийг зойрлоо дүлхэн хамт ороод хаалгыг хүчтэй хаалаа. Ноолон түүнийг чанга гэгчнэ тавирч огт тавьсангүй. Чөтгөр эсэргүүцэж зугтаахыг оролцсон ч ноолон ээжийнхээ зааж өгсөн залбирлыг уншсанаар чөтгөр ээжийнхэн дүртэй биеийн дотроос гарч өөрийнхөө жинхэнэ аимшигтай дүрхийг ил болгодог. Ноолон байдаг чангаараа ээжээ би танд хайртай гэж хашгирахад чөтгөр эсэргүүцэхээ болж ноолоныг тэврээд харанхуйд сарнин алга болно. Үйл явдал аврах ажиллагаагаар үргэлжилж ноолныг аюулгүйгээр нисдэг тэргэнд шилжүүллээ. Би энэ сулбгар байгаа ноолон ах минь хаана байна гэж асуухад аврах ажиллагааны ажилтан ах нь хажууд нь хэвтэж байгааг харуулдаг. Тайвширсан ноолон бид эрхчлөөтэй боллоо гэж хэлэх ба Сэмийн авсан селфи зурган дээр чөтгөрийн гараа түүний мөрөн дээр байгаа нь харагдана.